хүсэл ном 40-р бүлэг уулан дээр гишүүн. Хаврын үдшийг бүрэнхээр хүмүүс зүлгэн дээр сууж Кристийн өгсөн хоолыг хамтархан эцэцгээв. Энэ өдөр тэдний сонссон үгс яг л Бурхны дуу хоолой мэт сонсогдсон. Тэдний гэрчилсэн ангаах үйл ажиллагаануудыг зөвхөн Бурхны хүчээр л гүйцэтгэж болох байв. Гэхдээ хамгийн их сэтгэл хөдлөж, гүнзгий сэтгэл төрүүлсэн тэр олон хүнийг хоолсон явдал байв. Хүн бүрэл хувь хүртжээ. Мосегийн өдрүүдээр эзэн цөлд Израилийг маннагаар тэжээсэн байдаг. Харин тэднийг үдэш орой хоолсон энэ хүн Мосегийн зөвгнөн хэлсэн тэр биш бол өөр хэн байж таарах вэ? 15 талах 2 жижиг загсаар хэдэн мянган өлөн хүнийг ямар ч хүн хоолж чадахгүй. Хүмүүс өөр хоорондоо энэ ертөнцид морилон ирэх учиртай өнөөх иш үзүүлэгч хүн яах аргагүй мөн гэлцв. Өдрийн туршид бүхий л үйл явдал энэ санааг яах аргагүй батлаад байв. Талах загастай холбоотой гайхамшиг нь удаан хүсэн хүлээсэн аврагч нь хүмүүсийн дунд байгааг нь нотолгоо болжээ. Ард түмний итгэл улам бүр нэмэгдэж, өдийг газрын диваажин сүг бал бурмын орон болгох хүн энэ мөн гэлцэхэд хүрвэ. Энэ хүн тэдний бүх хүслийг биелүүлж, заналт оромчуудын хаанчлалыг унган, удиан исламыг чөлөөлж, тулдаан чаргацсан цэргүүдийг эдгэн, бүх цэргийг хүнсээр хангаж, бусад бүх ард түмнүүдийг ялж удаан хүсэн хүлээсэн Израилийн ноёрхлыг тогтооно. Сэтгэл нь хөөрсөн, цугласан Есүсийг тэр орн хаанаар зарлан тунгалахж бэлэн байв. Энэ хүн бусдын анхаарлыг өөртөө татах гэх юм уу, алдар хүнтэй болох гэж хичээхгүй байгааг бүгд нүдээр үзв. Энэ нь түүний бусад багш нар болон эрх баригчдаас ялгах гол онцлог байлаа. Түүнийг Давидын ширээнд суух гэж хизээж хичээж зүтгэхгүй байх вэ гэж имэж байв. Хүмүүс хоорондоо зөвлөөд түүнийг хүчилж Израилийн хаанаар зарлан тунгалахаар шийдэв. Дагалдагчид нь цугларсан олонтой нэгдэж Давидын хаан ширээ эзэнд нь өвлөгдөн очих ёстой гэж итгэжээ. Крист даруй замгаасаа болоод энэ нэрд хүндээс хатгалзаж байна гэж тэд ярив. Ард түмэн чөлөөлөгчөө өргөмжлөг, харин их замтай тахилчид болон эрх баригчид Бурхны эрх мэдлээр ирсэн нэгнийг хүчээр хүндэтгэг гэж ярилцав. Тэд санаж сэцснээ хүчээр хэрэгжүүлэхин чинь сэтгэлээсээ бүхнийг зохион байгуулж эхлэв. Есүс эдний санааг ойлгож байсны ч цоо эдгээр үйл ажиллагааны эцсийн уршиг дагаврыг тэд ойлгох ч үгүй гэдгийг мэдэж байлаа. Гэтэл эрх баригчид ба хуулийн багш нар түүнийг алж устгах аятай боломжийг ирж түүнийг удиан удирдагч нарын эсрэг ард түмний санаа сэтлийг хандуулж байна хэмээн буруутгадаг байлаа. Христийг захирагч болгох оролдлого нь араасаа бослог хүчирхийллийг дагуулж сүнслэг хаанчлалыг босгон байгуулах ажил үйлсэд бэрхшээл учруулж болох байв. Ийм учраас цаг алдалгүй эдгээр төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нь саад хийх хэрэгтэй байлаа. Ингээд дагалдагч нараа дуудаж, завь авч, Капернаум руу яралдаа буцахыг тушаагаад харин өөрөө ард түмнийг тараахаар үлджээ. Христийн тушаал хизээч энэ удаагийнх шиг ийм гүйцэтгэж үл болон санагдаж байсангүй. Дагалдагчид Есүсийг хаанд өргөмжлөх ард түмний хөдөлгөөн эхлэхийг удаан хугацааны туршид хүлээж байв. Энэхүү их сэтгэл хөдлөлийг юунд ч хүрэхгүй болно гэдгийг тэд бодохыг ч хүссэнгүй. Дээгүүр өнгөрөх баяр цугласан олон хүн шинэ иш үзүүлэгчийг олж харахыг тэсэн ядан хүлээж байв. Энэ нь хайрт эзнээ Израилийн хаан болгох ганц сайхан боломж юм шиг дагалдагч нарт санагдав. Ийм сэтгэгдэл давтсан дагалдагчид нуурын зэлүүд эрэхт Есүсийг орхиод явхад хэцүү байсан тул Есүсийн тушаалыг зөвшөөрсөнгүй. Тэгтэл Есүс урд өмнө хизээж гаргаж байгаагүй эрс шийдэмгий бөгөөд захирангуй дуугаар тушаахад тэд одоо цаашид эсэргүүцэд нэмэргүй гэдгийг ойлгов. Ингээд бүгдээрээ далайн зүг дуу шууч үгүй гэлдэржээ. Дараа нь Есүс хүмүүсийг тарахаар тушаав. Тарахгүй байхын аргагүй шийдэмгийгээр шаарчээ. Хөөрсөн олны магтаал хүндэтгэлийн дуу шуугаан дарагдав. Хүмүүс түүнийг өндөрт дэвшүүлэх гэж нэгдэж эхлэх үед нь ийм тушаасан тул тэдний хүсэл хүлээсэн
баяр хөөр нүүр царайнаас нь арилан алга болов. Цугласан олны дунд хүчтэй мэрэгэн оюун ухаантай шийдэмгий замтай хүмүүс байсан боловч Есүсийн хаан шиг сүрлэг байдал түүний цөөн хідэн тушаалын үгс олны дуу шугааныг ирж дарж хүмүүсийн зорилгыг хэрэгжүүлэхэргүй болгов. Газар дээр бүхий л эрх мэдлээс давсан түүний хүч чадлыг давах аргагүй юм байна гэдгийг олон түмэн мэдэж үг сургаалыг нь дуулууртай дагав. Есүс ганцаараа хоцроод залбирал мөргөл үлдэхээр өөлөөд явв. Тэрээр хэдэн цаг өөрийн төлөө бос хүмүүсийн төлөө мөргөн залбиржээ. Өөрийнхөө гүйцэтгэж буй үйлчлэлийн бурханлаг зорилгыг хүмүүст нээж өгөх хүчийг тэрээр бурханаас гуйжээ. Учир нь сатан эдгээр хүмүүсийн ухаан санааг самууруулж хүсэл бодлыг нь эргүүлчихвээ гэсэндээ ийхүү гуйжээ. Газар дээр явуулах үйлчлэл нь удахгүй дуусаж цөөхөн хүн түүнийг аврагчаа хэмээн хүлээн авна гэдгийг тэрээр мэдэж байв. Тэрээр тэмцэл бэрхшээлтэй зүрх сэтгэлтэй болсон үедээ дагалдагч нарынхаа төлөө залбирanгуйдаг байв. Тэд аимшигтайгаар соригдох байлаа. Тэдний төөрөгдлөөс үүсэн бий болсон удаан хугацаанд үсэн үлээсэн итгэл найдвар нь туйлын сэтгэл өвтгөн доромжлолт автагдан нурах байв. Тэд Давидын хаан ширээнд Есүсийг хаан болон суухыг гэрчлэхийн оронд түүнийг загламаар цовдлуулан өгөхийг нь гэрчлэн харах ёстой байлаа. Гэхдээ ийхүү цовдлогдох нь түүний хаан ширээнд суух жинхэнэ ёслол байх болно. Дагалдагчид үүнийг ойлгодгүй байв. Иймээс тэд туйлын хүнд хүчээр сорилтыг давах хэрэгтэй байлаа. Тэдэнд энэхүү сорилтыг уруу татлага гэж ойлгож ухаарахад хүнд байх байлаа. Оюун санааг гэгэрүүлж ойлголтыг гүнзгийрүүлэгч ариун сүнс үгүй бол дагалдагч нарынх нь итгэл бишрэл унтрах байлаа. Өөрийнх нь хаанчлалын тухай дагалдагч нарынх нь төсөөлөл тун хязгаарлагдмал бөгөөд ердөө дэлхийн сүр хүч нэр хүндтэй холбон ойлгож байсныг үзээд Есүс сэтгэл зовж байлаа. Тэрээр дагалдагч нарынхаа төлөө шаналж тэдний төлөө эцгээсээ нулимс туслуулан харамсан гуйж байв. Дагалдагчид Есүсийн тушаасны дагуу шууд явсангүй. Түүнийг ирж магадгүй хэмээн хэсэг зуур хүлээцнэв. Урдлагүй бүрэнхий болохыг харсан тул зарим сууж Тэнгисийн нөгөө эрэг рүү Хабернум руу хөдөлжээ. Есүсийг эзэн гэж хүлээн зөвшөөрсөн цагаас хойш тэд хизээч түүнд ийм сэтгэл дундуур байж үзсэнгүй. Тэд Христийг хаанаар өргөмжүүлж чадаагүйдээ сэтгэл гонсоохын чацуу түүнийг орхин явах тушаалыг нь шууд дагсандаа өөрсдийгөө буруутгаж байв. Хэрвээ шургуухан оролцсон бол хүссэндээ хүрч болох байсан гэж тэд бодож байлаа. Үл итгэх байдал тэдний ухаан санаа зүрх сэтгэлийг нь эзэмдэж нэр хүндтэй болох хүсэл тэдний нүдийг инхүү сохолжээ. Фарисеучуд Есүсийг үзэн ядаж байгаа болохоор түүнийг одоо л хаанаар өргөмжлөх нь чухал гэж тэд үзжээ. Агуу их гайхамшигыг бүтээж чаддаг багштайгаар нэгдсэн боловч хуурам мэглэг чимээн дуудуулах нь тэдний хувьд дааж давшгүй хүнд сорилт байв. Тэд хуурамч иш үзүүлэгчид дагагчд гэж үргэлж хэлэгдэх ёстой гэж үү? Христ хаан ширээнд суух эрхээ хизээж эдлэхгүй юм гэж үү? Яагаад жинхэнэ хүчрхэг сүр хүч зан чанараа үзүүлж дагалдагч нарынхаа амьдралыг хөнгөлж өгөхгүй байна вэ? Тэр яагаад Иохан баптизмыг аимшигтай аллагаас аварсангүй вэ? Энэ тухай дагалдагчид сүнслэг харанхуйд автлаа бодох болжээ. Фарисеучуудын хэлсний дагуу Есүс үнэхээр хуурам мэхлэгч юм билүү гэж өөрсдөөсөө асууж эхлэв. Дагалдагчид тэр өдөр Христийн бүтээсэн гайхамшгуудыг нүдээр үзсэн гэрч нар шүү дээ. Тэдэнд яваажин газар дээр буун ирсэн юм шиг санагдав. Уг нь энэ гайхамшиг сайхан өдрийн дурсамж нь тэдний итгэл найдвараар бялхах ёстой байв. Хэрвээ тэд бялхсан сэтгэлийн хөөрлөөрөө энэ бүхний тухай бие биентэйгээ ярьсан бол хизээч уруу татлагад орохгүй байх байлаа. Одоо тэд сэтгэлээр унах байдлаараа
зүрх сэтгэлээ дүүргэсэн байв. Үлдэгдлийг нь юу ч хаялгүй бөөгнөж авцгаа гэсэн Христийн үгийг үл тоомсорлжээ. Дагалдагчид их хэмжээний ивэлийг Есүсээс хүлээн авсан боловч харамсалтай нь авсан ивэлүүд бүх ивэлүүдээ мартсан байлаа. Одоо тэд оволзон түрэх давалгаанд эзэмдүүлсэн байна. Тэдний санаа бодол шуурга шиг давлгаалж утга санаа нь ойлгогдохын аргагүй болсон байв. Уйтгар гурангийг нь сарниулж өөр зүйлсэд анхаарлыг нь татахын тулд эзэн тэд нарыг сорилтонд оруулжээ. Хүмүүсийг өөрсөндөө төв бэрхшээл учруулах үед Бурхан ямагт энэ аргаа ашигладаг. Дагалдагч нар одоо шинэ асуудал үүсгэх шаардлагагүй болов. Учир нь тэднийг зүглэн асуудал өөрөө ирж байлаа. Одоохон тэднэрхүү аимшиг чуурга хүчтэй түрэн ойртож байлаа. Тэд ч үүнд бэлэн биш байв. Цаг агаарын байдал гинт өөрчлөгдөж намуухан байснаа хүчит салхи гарч ирснийг тэднийг айлгав. Тэд сэтгэл хангалуун бус, итгэлгүй, төвчээргүй байдлаа ор тас мартаж орхив. Завиа зэвүүлчихгүй хүн бүр хичээж чадах бүхнийг хийж байв. Есүстэй уулзах ёстой байсан газар нь Бетсайдаас холдгүй оршдог байв. Тэнгэр сайхан байхад ердөө хэдхэн цаг явах газар. Гэтэл одоо шуурга тэр очих газраас завийг нь холдуулаад хөөчихжээ. Тэд шөнийн 4 цаг хүртэл байдаг тэнхээгээрээ сэлүүрдэд сүүлдээ ядарч туйлдаад давалгааны аясаас явхаас өөр аргагүй болов. Оволцсон их давалгааны чимээ шуугаан хийгээд шөнийн харанхуй тэд арга мухарцнаа мэдэж багшигаа дэрэгдээ байсан ч болоосоо гэж хүсэж өглөө. Есүс ч тэднийг мартсангүй. Тэрээр ирэг дээр зогсож байхдаа айн сандарсан тэдний амьдралын төлөө тэмцэж буйг харж тэднээс агшин төдийч хараа салгасангүй. Дагалдагч нарынхаа сууж яваа шуурган туугдсан завийг ажиглан ганц ч хором хараагаа салгалгүй сэтгэл тавин ажилласаар байлаа. Эдгээр дагалдагчид нь дэлхийн гэрэл болох ёстой хүмүүс байсан. Багшин шавнараа төрсөн их нь үрээ хайрладаг шиг нэгрийлэн хайлан ажиглан харж байсан юм. Тэд өөрсдийн хүчин найтгаа болж сэтгэлээрээ бууж өгч даруй болсон үедээ тусламж хүсэн залбирсан ба энэ үед тэд нарт тусламж ирсэн. Ам аврагдах аргагүй боллоо гэж бодох үед нь усан дээгүүр нэг нууцлаг дүрс тэднэр рүү ойртон ирж байгаа үзэгдэв. Түүнийг Есүс гэдгийг тэд мэдсэнгүй. Өөрсдөр нь туслахаар ирж буй түүнийг тэд дайснаа гэж боджээ. Тэд өнгөлцгөө хартал айж шүрмэслэг гараас нь сэлүүр нь мулт үсэрч байлаа. Зарим давлгааны аясаар дайвалцсан хөвсөөр хөөс сахруулан оволцох давлгаан дээгүүр наашлах үл таних хүний дүрснээс тэд хараагаа салгахгүй байв. Энэ хүний дүрс тэдний үхлийг зөвнөж буй хий үзэгдэл мэт санагдахад тэд дайсандаа хашгирлаа. Тэгтэл Есүс тэдний хажуугаар төрүүлэн зурж явах гэж байгаа мэт хажуугаар нь өнгөрөхөд дагалдагчид түүнийг таниад аврал эргэн хашгирч эхлэв. Хайрт эзэн эргэж хараад сэтгэлээ чангарцгаа би байна бүү айцгаа гэж хэлсэн ба энэ үгс тэдний айцыг өтөр түргэн үлдэн хөөлөө. Дагалдагчид энэ юр бусын үйл явдлаар эзнээ таньж мэдээд Петр маш их баяр хөөр болон зовхочин эзэн минь ээ хэрвээ та мөн үнэн юм бол намайг өөрлөгөө усан дээгүүр яваад очихыг тушаа гэж хашгирав. Есүс түүнд нааш ир гэж хэлв. Петр Есүсийг хараад усан дээгүүр итгэлтэй алхаж эхлэв. Тэгээд өөртөө ихэд итгэлтэй болж зарим дээр хоцорсон нөхдөө харахаар эргэн харахтаа аврагчаасаа хараагаа салгав. Хүчит салхи үүсч өндөр давлгаа босон иж эзэн дагалдагч хоёрын хооронд усан хан босжээ. Петр ч ухаан алдталаа айц давтав. Христ хормын төдий түүний хараанаас далд ороход Петр итгэл алджээ. Тэрээр живж эхлэв. Гэтэл Петр үхлийн аюуд хийсэн их давлгаанаас хараа салгаж Есүс рүү хараад эзэн минь намайг авраач гэж хашгирлаа. Тэгтэн Есүс гараа сунган
Яасан ч итгэл багтаа хүн бэ дээ. Чи яагаад эргэлзэв гэж хэлв. Петр эзэнтэйгээ гараасаа хөдөлцөөр завин дээрээ ирээд суулаа. Петр одоо өөртөө итгэх итгэлээ орхиж дуугүй болжээ. Түүнд нүхтийнхөө өмнө сайрхаж гайхуулах юу ч байсангүй. Харин ч өөрийнхөө итгэлгүй өөрийгөө алдаршуулсан байдлаас болж золтоолж ивж өгсөнгүй. Тэрээр Есүсээс хараагаа салгах үед тэрээр итгэл алдалж их давлгаан дунд живэх шахжээ. Бид өөрсөндөө гай зовлон ирэхэд ямар их Петр шиг айшилдаг гэж бодно. Бид аврагчаас нүд салахгүй байхын оронд давлгаа руу харж байдаг. Бид аврагч руугаа хараагаа чиглүүлсэн байхын оронд харин давлгаа руу анхаарлаа хандуулдаг. Хөл халтрах үед бардам зангийн давлгаа бидний сэтгэл санааг нөмөрч авдаг. Есүс Петрийг үхүүлэх гэж усан дээгүүр алхуулахаар дуудаагүй юм. Тэрээр биднийг сүултээ хайж орохын тулд араасаа давахыг уриалдаг юм биш. Тэрээр бүү айхтун, учир нь би чамайг аварсан. Би чамайг нэрээр чинь дуудсан. Чи бол минийх. Чамайг ус гатлахаар би чамтай хамт байна. Голоор дуулахдаа чи живэхгүй. Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй. Дүүлэн ч чамайг шатаахгүй. Учир нь би бол чиний бурхан эзэн. Израилийн ариун нэгэн бөгөөд чиний аврагч мөн гэж хэлдэг. Есүс дагалдагч нарынхаа зан чанарыг мэддэг байлаа. Тэдний итгэл үнэмшил энэ удаа далай дээр ямар ихээр соригдсныг тэд мэдэж байв. Есүс энэ үйл явдлаар дамжуулан Петрт сул талыг нь мэдүүлэхийг хүсэж байсан. Петр байнга бурханлаг хүчин найдсаар аюулгүй байх боломжтой гэдгийг мэдүүлэх хэрэгтэй байв. Петр нэг л болцлыг биелүүлсэн бол далайн шуурган донд ажирахгүй урагшаа явах байсан юм. Тэр нь юу вэ гэвэл өөрийгөө ор тас мартаж аврагчд итгэх хэрэгтэй байсан юм. Петр өөрийг хүчтэй гэж үзэж байсан зүйлс дээрээ чухамдаа сул дээрээ байв. Сул талаа чухам юунд байгааг ойлгох хүртлээр Христэд итгэх нь ямар чухал болохыг ухамсарлаагүй явжээ. Хэрвээ тэр далайн шуурганы үеэр Есүсийн зааж сургасан сургамжийг эзэмшсэн бол дараачийн илүү хүнд сорилтыг давж чадах байв. Эзэн өдөр бүр хүүхдүүдтэй зааварлаж зөвлөж байдаг. Тэрээр өдөр бүрийн амьдралын нөхцөл байдлаар дамжуулан хүүхдүүдэд өөрийнх нь өгсөн боломжуудыг илүү өргөн хүрээнд ашиглахад үргэлж бэлдэж байдаг. Өдөр тутмын сорилтыг хэрхэн даван гарч байгаа нь агуу хямрал тохиолдох мөчид бидний ялагдах хамаардаг. Бурханаас байнга хамааралтай байдаг ухамсарлтгүй хүн уруу татагдах үед ялагдал хүлээнэ. Бид аюулгүй байдалд байгаа ба хизээч замаасаа няцхгүй гэж бодож болох юм. Бид итгэлтэйгээр би хэнд итгэж байгаагаа мэдэж байна. Бурхан болон түүний үгэнд итгэх итгэлд минь хэн ч намайг эргэлзүүлж чадахгүй гэж хэлж болох болно. Гэтэл сатан биднийг дутагдлаа олж хардгүй, хэрэгцээгээ мэдэрдгүй болгож бас биднийг удирдахын тулд бидний удамшин болон олдмол зам чанарыг ашиглах гэж хичээж биднийг харлан болохыг чамаадаг. Бид өөрийн сул талыг ойлгож ямагт Есүс рүү харгаад чиглүүлж байгаа цаг аюулгүй байж чадна. Есүсийг завин дээр суумагц салхи намдаж зав тэрхэн дороо зорин чиглэсэн эрэгтэй хүрчээ. Аюуншигт шүн өнгөрч үүр цайлаа. Дагалдагчид болон завин дээр байсан бусад хүмүүс Есүсийн хөлд сөвдөж та үнэхээр Бурхны хүү мөн байна гэж дуу алдан талархацгаажээ.